Малын чанар муутхын зэрэгцээ махны экспортч зогсонгүй байдалд ороод байна. Уг нь бол эдийн засгийг солонгоруулж мал аж ахуйгаас олох ашиг нэмэгдүүлэх зорилгыг үе үеийн засгийн газар тавьдагч төдийлөн үр дүн гаргахгүй байдаг. Тэгвэл цаашид мал аж ахуйн салбарын удирдлагын тогтолцоог шинжлэх асуудлыг мэргэжилтнүүд хөндөж байна. За мал аж ахуйн үндэсний эдийн засаг хөдөлмөр эрхлэлт экспортын орлогод онцгой байр суурь эдэлдэг уламжлалт салбар юм. Мөн экспортын нийт орлогын 10%-ийг уг салбараас оруулж байгаа. Гэвч сүүлийн жилүүдэд мал сүрэг өссөн хэдиж бэлчээрийн дац хэтэрсэн, малын төрөл хоорондын харьцаа алдагдсан, малын чанар муутсан, малаас хүнд дамжин халдварладаг зарим халдвар төвчин тархрын байдал өргөжин, хүн малын өвчлөл нэмэгдэх хандлагатай болсон. Малын гоц халдварт өвчин шинээр болон дахин сэргэж байгаатай уялдан малын гаралтай түүхийд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх нөхцөл хязгаарлагдмал байгаа зэрэг шийдвэрлэл зохих бэрхшээлтэй олон асуудлуудыг энд дурдж байна. Тэгвэл мал аж ахуйгаа аврах эхний алхам бол энэ салбарынхаа удирдлагын тогтолцоог шинжлэх ёстойг мэргэжилтнүүд сануулж байна. Удирдлага зохион байгуулалтын дээр анхаарах хэрэгтэй. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг удирдах байгаа удирдлагын тогтолцоо маань одоо таарахгүй гэж хэлж. Яаж ийм вэ? Одоо дэвж хүнс хөдөөж байгаа хөнгөн үйлдвэрийн яамд стратеги бодлогын газар гэж байна. Энэ нь бол бодлого зохицуулдаг газар байна. Тэгвэл энд нь мал аж ахуйн үйлдвэрийн хэрэгжүүлэх агентлаг нь шүү дээ. Мал аж ахуйн хэрэгжүүлэх газар гэж байна. Тэрний ижил төвшинтэй нэг нь бодлого гаргаж байдаг, нэг нь хэрэгжүүлж байдаг. Ингээ дээр ийм хоёр том юм байна тийм үү? Энийний дараагаар нь малын удмыг сайжруулах удмын төв байна. Тийм ээ? Мал хамгаалах сан гэж юм байна. Тэгвэл суман дээр очихоор аймаг дээр очихоор аймгийн хүнс хөдөөж ахуйн газрын мал аж ахуйн хэлтсэн гэж энэ 2-3 мэргэжилтэн байж штэ. Суман дээр очихоор сумын засгийн тамгын газрын мал эмнэлэг үржилийн төв гэж юм байгаа байхгүй. Ингээд ирэхэд тэндээ доор нэг 2 мэргэжилтэн сумын бүх мал аж ахуйн үйлдвэрлэлийн энэ ажлыг сайжруулах, малын чанар чансааг дээшлүүлэх асуудлыг 2 хүн хариуцж яхад дээр нь болохоор яваад байдаг аймаг дэвшүүд арай олон орондоо томын болчдөг. Яам дэрхээр нь бүр том 2 газар болчихдог. Тийм ээ? Тэгээ цаана нүдмийн сан хамгаалах төвөгс юм гарчдаг. Ийм удирдлага зохион байгуулалтаа байгаа өнөөгийн нөхцөлд малын чанарыг сайжруулах гэж хэлэх хэрэггүй. За сүүлийн хэдэн жил малын гоц халдварт өвчин газар авч дийлдэхээ байсан нь нэг талаас мал эмнэлгийг хувьчилсантай шууд холбоотой. Иймээс цаашид мал эмнэлгээ улстай авч малын нарийн мэргэжилтүүдийг төрөөс бодлогоор дэмжин бэлтгэх шаардлага гарч байна. Нэг суманд 3 удаа мал эмнэлгийн байгууллага хувьчлагдаад гараад ирсэн болохоор чинь ердөө хяналтаа аль нь хяналт тавьж байгаа, аль нь одоо малын эрүүлжүүлэлтийн ажлыг бүрэн хийж байгаа юм. Одоо 100 малтай айл байлах хэдээд 1000 малтай айл байлах тэр мал нь эрүүлжүүлэх арга хэмжээнд бүрэн хамрагдаагүй юу? Хамрагдаагүй учраас зарим нь одоо вакцинжуулалтанд орсон мал байхад нөгөөдөл нь вакцины ороогүй мал нь өвчлөөд тэр өвчнийг тараагаад байгаа байхгүй юу. Тийм учраас улсын хяналт байх болгоо тэр босоо тэнглэгд орвол улсын мал эмнэлгийн алба гэдэг нь байгуулах нь зөв. Сум болгонд байх хэрэгтэй, аймагт байх хэрэгтэй, улстай мал эмнэлгийн албанд жижигтэй тусдаа байх хэрэгтэй. Байгуулалтын хэлбэртэй дархаа бутархаа байгаагаас мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж буурсан, үр ашиг нь багассан. Байгаль цаг үеийн эрсдэл даах болон зах зээлд өрсөлдөх чадвар суларсан гэж үзэж байгаа юм байна. За мал аж ахуйн салбарт зарцуулах төсвийн хөрөнгө бусад улс орнуудтай харьцуулахад бага, төсвийн зарлагын 1% ч хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл энэ салбарыг зах зээлд өрсөлдөх чадвартай салбар болгон хөгжүүлэхэд төрийн зохицуулалт хангалтгүй хөрөнгө мөнгө хүрэлцээгүй байна. Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого хууль тогтоомж хөтөлбөр төслийн хэрэгжилтийг тухайн орон нутагт зохион байгуулах, хувийн хвшлийн мал эмнэлэг үржлийн эмчилгээний нэгжийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, мал сүргийн удам гарвал, ашиг сэм, эрүүл мэндийн бүртгэлийг хөтлөх, мэдээлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих ажил огт хийгдэхгүй байгаа юм.